За би энд нэг чадрын талаар ярих гэдэг нь тий. Арилжаатай нэг хамааралгүй юм шиг. Гэхдээ арилжаан дээр хамгийн том нөлөө үзүүлсэн чадвар гэж хэлж болно тий. За энэ чадрыг болохоор assertiveness гэдэг юм тий. За assertive гэхээр юуг яриад байгаа юм гэхээр хүн өөрийнхөө мэдрэмжийг бодлыг ер нь бол өөрөө өөртөө үнэнчээр шударгаар шулуухан ярихыг хэлдэг. Өөрийнхөө юуг яриад байна гэхээр бодол байгаа юм тий. Мэдрэмж эмошныг биний дотор одоо юу гэдэг айдас байна, би айдасыг мэдэрч байна. Би үлсэж байна гэдэг мэдрэмж ч юм уу. Эсвэл бол миний бодлууд байгаа юм тий. За би ингэж энийг ингэж бодож байна, энийг ингэж харж байна. Миний итгэл үнэмшилт гэдэг ч юм уу. Энэ болгоныгоо үнэнчээр ядраа. Шударгаар үннээрээ ярих гэсэн одоо тийм скиллтэй. Тэр скилл учраас мэдээж хөгжүүлдэг. Тэгэхээр юу гэдэг энэ яг нэлээд сонин сонсогдох боловч бид нар нэг юм өөрөөсөө нэг ер нь бол худлаа ярьсаар байгаа. Эсвэл бол хүн таалагдах гэж хичээсээр байгаа. Яг үнэн гэдэг зүйлээсээ нэлээд холдсон баг шүү. Тэгэхээр бид нар нэг яг үнэнчээр шударгаар юу гэдэг үнэн бодлоо өөрөөсөө илэрхийлж чадхаа байцсан. Тэгээд худал зүйлдээ өөрөөсөө төөрөлдсөн гэж ярьж болох гэдэг юм байна. За би яг арилжааг эхлэж байхдаа хаанаас хэлж байгаа юм гэхээр би өөрөө юуны сургууль төгсөж орж ирсэн. Англи улсад хөрөнгө оруулалтын чиглэлээр сургууль төгсөөд тэгэхээр ер нь бол арилжааг заадаг гэсэн үг. Техникал бол заахгүй, фундаментал зааж байгаа. Тэгээд хувьцааг яаж шинжилгээ хийх үуч гэдэг ч юм уу, эсвэл бол компаниудын үнэлгээ тайлан багц бүрдүүлэх тухай ерөөдөө бол заадаг гэж ойлгож байна тийм. Тэгээд мэдээж арилжаатай холбоотой сургууль учраас арилжааг бол их сургуулаасаа эхлээд явчихж байгаа. Гэхдээ яг бол жинхэнэ дансаар цэнэглээгүй. За юугаар хувьцаан дээр болохоор даймоогоор эхлээд үзээд тэгээд хувьцаа болохоор хэмжээний хөрөнгө шаарддаг учраас за энэ бол мөнгөтэй хүмүүсийн мөнгөтэй болж би энийг хийх юм байна. Тэгэхээр илүү өгшөрөхтэй зах зээл руу ороод ирчихэж байгаа тийм. За өгшөрөхтэй зах зээл донд юу яриад байгаа гэхээр фьючерс байгаа. За фьючерс өөрөө өгшөрөхтэй учраас бага үнийн дүнгээр их дүн арилжаал болдог. Тэгэхээр энийг бол арилжаалах нь зөв юм байна гэж бодоод энэ дээр арилжаа эхэлж байгаа тийм. Тэгээд арилжааг их сургуульд байхаас эхлээд гэхдээ за би энийг ерөнхийдөө би энэ мэрэгжлийн хүн юм чинь би энийг чадах хэрэгтэй ч юм уу. Өөрийгөө шууд чадна гэд итгэцсэн байгаад. Гэхдээ өөртөө би худлаа ярьсан байна тийм. Худлаа ярьсан учраас яах вэ гэхээр би энэ арилжаа гэдэг зүйлийг хийж чаднаа гэд итгүүлээд өөртөө худлаа ярьж итгүүлээд шууд лайв дансаар бодит дансаар цэнэглэж орж ирээд дансаа шатаач байгаа тийм. За эндээс хойшоо цаашаа ажилд Монголд ирээд ажилд ороод дансаа цэнэглээ дахиад шатааж байгаа. Гэтэл өөртөө би энийг чаддаг штэ. Эсвэл бол одоо юу гэдэг юм те. Энэ болж байгаа штэ гэж итгүүлээд итгэсэн учраас өөрөө үнэн гэж итгэсэн учраас ууландаа бол худлаа гэдгээ би одоо юу гэдэг үннээрээ би өөртөө хүлээн зөвшөөрч чадсан бол арилжааг би чадахгүй би энэ гэж эхэлж байгаа те. Дөнгөж сургуулийн төгсөж орж ирээд юу гэдэг бодит арилжааг дөнгөж эхэлж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн бол би бодит дансаар эхлэхгүй байсан байх хэрэгтэй байгаа. Би дайматар үзэх хэрэгтэй байсан. Болон болтлоо. Өөртөө худлаа хэлсэн учраас тэгээд тэрэндээ өөрөө итгэцсэн учраас яах вэ гэхээр энэ худалдаа итгээд бодит арилжааг эхлүүлсэн. Тэгээ бодит арилжаан дээр мэдээж алдагдал хүлээсэн. Тэр ч дөнгөж эхэлж байгаа учраас тэгсэн мөртлөө хамгийн сонин энэ худлаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Өөртөө худлаа ярьсан. Би энэ арилжааг хийж чадахгүй байна гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй дансан шатчихж байгаа. Нэлээ олон данс шатаасан хэдэн 10 100 гараад шатсан. Тэгээд дансаа цэнэглээ шатаагаад дансаа цэнэглээ шатаагаад байгаа мөртлөө өөртөө дахиж худлаа ярьж итгүүлээ. За яг дараачийн удаа болно гэж итгүүлсээр байгаад худлаа ярьсаар байгаа дансаа өөртөө ерөөсө болохгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байх шиг байна тийм. За тэгээд өөртөө үннээ хэлж чадаагүй учраас худлаа ярьсаар байгаа дансаа цэнэглэсээр байгаа. Ерөөсө хөгжил гэдэг зүйл явагдаагүй. Тэгээд дандаа зүгээр л юу хийсэн гэхээр дансаа цэнэглээ шатаасан, дансаа цэнэглээ шатаасан зүгээр л мөнгөө өрсөн юм шиг тийм. Тэгээд хамгийн сонин юугаа бас алдагдал хүлээчихэж байгаа.
хүлээсэн алдагдлаа, дансаа шатаасан алдагдлаа хүнд ерөөсөө хилдэггүй. Хүнээс айгүй энийг нуудаг. Хүнд хилчээр одоо нэг ичвэртэй байгаад юм л. Чи энэ мэрэгчлийн хүн бидтэй те. Нэг одоо юу гэдэг те. Ийм ажилд орж ирээд хэдэн дээрийг шатаасан ч юм уу. Эсвэл чи наадах чадахгүй байгаа юм биш үү гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй учраас нөгөөдхөө хүнд хилчээр айгүй тийм ичмээр айцтай ч юм шиг те. Тэгээд ерөөсөө үннээ хүлээн зөвшөөрдгөө байгаад асар олон данс шатаасны дараагаар журнал бичиж эхэлж байгаа. Тэгээд журналаасаа би харж байгаа. Журнал дээр хүртэл би өөрөө бодлоо гэдэг байна. Тэгээд өөрөөсөө энд нэг скилling одоо юу гэдэг ассертив буюу өөртөө хүмүүст өөртөө үннээ хэлж байгаа энэ үнэн гэдэг зүйл нь өөрөө юуг авчирдаг гэхээр хүнд хөгжил гэдэг зүйлийг авчирдаг юм аа л. Ямар нэгэн зүйлийг одоо юу гэдэг чадахгүй байлаа гэхэд тэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж таарах. Би арилжааг чадахгүй байна. Чадахгүй болоод тэр чинь арилжааны үр дүн тодорхой байгаа даа шүү дээ. Алдагдал гэдэг зүйл байгаа тийм. Алдагдлаа харж байгаа бол би мэдчихээн те. За окей. Би алдагдал хүлээсэн гэж би энийг чадахгүй байна. За яагаад чадахгүй байгаа гэдгийг энэ дээр би журналтаа өөртөө нүүр толох болж байгаа те. За арилжаа ямар нэгэн хүнтэй цуг арилждаггүй учраас би өөрөө арилждаг учраас би мөнгө хийгээд арилжааж байгаа учраас алдагдал хүлээвээ би алдагдал хүлээж байгаа. Тэгээд би одоо юу гэдэг хинээс юугаа одоо тэрийг нөхөв тэ өөрөөсөө л нууж байгаа юм л та. Тэгэхээр өөрөөсөө нуухаа болоод журнал дээр би тэрийг бичих хэрэгтэй байна тэ. Тэгээд журнал дээр бичээд үннээ бичих гэсэн чинь юмнуудаа бичсэн чинь би өөрөөсөө хотлоо яриад байгаа. Гэтэ би дотроо мэдээд байгаа. Амраа би өөрөөсөө хотлоо яриад байна. Болохгүй байхад би өөрийгөө болж байгаа гэж итгүүлээд байна. За эндээс үннээ бичиж эхэлснээс хойшоо буюу ассертив байснаас хойш эндээс хөгжил явж эхэлж байна. За өөртөө үннээ хэлчихээр журнал дээр өөртөө үннээ хэлчихээр чи үнэхээр ашиг хийж байгаа юу хийхгүй байгаа даа. Үнэхээр миний одоо юу гэдэг аргачлал тэ за юу гэдэг entry хийдэг тэр модал чинь ажиллаж байгаа юу ажиллахгүй байгаа юу. Эсвэл бол энд би болохгүй юм. Яагаад болохгүй байгаа гэдэг шалтгаан чангарч ирэх гэдэг. Хэрвээ үннээ хэлсэн бол. За тэгэхээр би одоо юу гэдэг энэс хойшоо нэлээд олон хүн менторлж ийсэн. Тэгээд тэндээс бас өөртөө ажиллах хүмүүсийг харж л байгаа юм л да. Их төстэй дөө юу гэдэг хүмүүс нь одоо явах уу гэхээр өөртөө итгүүлсэн энэ болно бүтэн гэдэг бодит дансаараа цэнэглээд ороод ирсэн хүмүүс байгаа юм тий. За хэрвээ өөрөө би энийг чадахгүй гэдгийг анханасаа хүлээн зөвшөөрсөн болвол яах уу гэхээр даймаагаар цэнэглэж орж ирэх хэрэгтэй байсан. Тэгээд даймаадаар арилжаа хийх хэрэгтэй байсан. Тэгээд бүгдээрээ бодит дансаар өөртөө би чаднаа гэж итгүүлсэн учраас бодлоо хэлээд өөртөө ороод ирсэн байгаа. За хэрвээ өөртөө бид нар үннээ хэлэх юм бол яах уу гэхээр би чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх гэдэг. Арилжаанд. За чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь би чамайг арилжааг бити хий гэж хэлээгүй тий. Би арилжаа хийж чадахгүй байна. Яагаад гэвэл мөнгө олохгүй байна. За мөнгө олохгүй байгаа гэдэг үннээ хүлээн зөвшөөрчих юм бол эндээс хоёр асуулт гарч ирэх гэдэг. Нэгдүгээрт юу орж ирэх гээд байгаа юм гэхээр би энд болохгүй байгаа юм уу? Миний сетап болохгүй байгаа юм уу? Эсвэл бол би болохгүй байгаа юм. Яг юу нь болохгүй байгаа юм гэдэг зүйл гараад ирчихэж байгаа тийм. За эндээсээ цаашаа ухах боломжтой болчих. Үнэхээр ингэж харах юм бол магадгүй миний сетап ч юм уу эсвэл бол миний ашиглаж байгаа тэр аргачлал гэдэг зүйл чинь өөрөө ажиллахгүй байх магадлалтай байгаа. Ажиллахгүй юмыг би өөртөө юу гэдэг ажиллана гэд итгүүлсэн учраас өөрөө хараагүй байж тэрийг итгэцсэн учраас номноос уншаад итгэцсэн учраас би энэ зүйлээ ажиллана гэд итгээд тэгээд хийцэн л байх гэдэг. Тэгээд энэ хэрвээ ажилтдаг юм бол би энийг солих хэрэгтэй байгаа. Би ямар аргачлал ашигладаг юм. Энийг өөр аргачлал хийхгүй бол энэ надад тохирохгүй байгаа шүү дээ. Энэ скол бол ажилдгүй ч гэж магадгүй шүү. Ажилдгүйг нь би яаж мэдхгүйхээр үннээ хэлж иж хэлдэг гэдэг юм л. Тэгэхээр үнэхээр ашиг хийхгүй л байгаа юм чинь үнэхээр эндээс болохгүй л байгаа юм чинь энэ аргачлал гэдэг зүйл донд нэг юм байх гэдэг тийм. За нэг юм алдаа байж. Скол бол би тэрийг ажиллаж мэдэхгүй байгаа. За би яагаад ажиллаж мэдэхгүй байгаа тийм юу болохгүй байгаа тийм гэдэг зүйл байгаа юм тийм. За эндээс би дахиад нэг үнэн гэдэг зүйлийг авчрах гэдэг юм тийм. За үнэн гэдэг зүйлийг авчрахаар сетап би зөвхөн гарч ирсэн нөхцөл арилж байгаа хийнэ гэж өөртөө амлалт өгöd юм л. Гэхдээ хамгийн сонин өөртөө өгсөн амлалтаа биелүүлж чадахгүй. За юу гэдэг би сетап нь нэг энэчнээс орох хэрэгтэй байсан болвол энд орлохгүйгээр энд оролт хийцэн тэгээд өөртөө худлаа яриад итгүүлсэн байна. Миний сетап энд одоо юу гэдэг үүсээгүй байхад би өөртөө худлаа хэлээд за
энд нэг юм шалтгаан гаргаж ирээд би энэ сетапыг хийнэ гэд ингээд орцсон баг жишээний ч юм уу те. Тэгэхээр би өөрөө яагаад юм хэрэг өөртөө худлаа хийж итгүүлж орж ирсэн байх нэ. За яванда журнал дээр үннээ бичээд ирсэн учраас энэ паттерн гараад ирчихэж байгаа юм л та. Би өөртөө худлаа хийж сетапынхаа дагуу орохгүй байна. Сетап нь бол байгаад байна. Гэхдээ би яг сетапынхаа дагуу үнээр хийхгүй байгаад байна. За энийг хүлээн зөвшөөрчих юм бол яах вэ гэхээр би эндээс сетапаараа ороогүй л бол өөртөө худлаа хийснээ мэдж байгаа. Тэгээд эндээс хойшоо би окей би энийг хийхгүй. Би энийг зөвхөн цуцлаад гарлаа. Арилжаа ашигтай байсан ч алдагдaltaй байсан ч би өөртөө худлаа ярьсан. Яагаад гэх юм бол би сетап нь бүрдээгүй байхад хийсэн. Инхээр надад нэг энэ засах боломж гараад ирчихэж байгаа тийм. Би өөрийнхөө үнэнтэйгээ эвлэрж байгаа учраас би өөрөө юу гэдэг энэ сетапынхаа дагуу хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрж байгаа учраас. За энэтэй яг ижилхэн алдагдал хүлээхтэй. Би алдагдал хүлээж болно те. Энэ дээр шорт орчлооч гэдэг ч юм уу. За алдагдал хүлээхээр алдагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг нь үнэнтэйгээ эвлэрэхгүй байгаа л гэсэн үг шүү дээ. Арилжаа надад юу гэж хэлээд ин гэхээр энэ миний сетап тухайн үедээ ажилласангүй. Энэ сетап дээр энэ үедээ л ажилласангүй. За ажиллаагүй учраас би яг үгээр алдагдлаа хүлээгээд гарах юм байна. Энэ алдагдал өөрөө болсон юм байна. За энэ алдагдал гэдэг зүйл өөрөө юу гэж хэлээд байгаа гэхээр би бол өмнө ягаад гэвэл алдагдал бол болсон. Тэгэхээр алдагдал болсон юм чинь би алдагдал хүлээсэн юм чинь миний чиглэл рүү яваагүй юм чинь би энийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь үнэнгээрээ хүлээн зөвшөөрөх гэдэг. Үнэнгээрээ хүлээн зөвшөөрөх юм бол окей би алдагдал хүлээсэн. Муу юм юу вэ? Байхгүй байгаа байхгүй. Заримдаа ажилласан, заримдаа ажиллахгүй гэдгийг би мэднэ. Байнга ажиллах шаардлага байхгүй. Хэрвээ би энийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол эндээсээ илүүтэйгээр илүү хохирол амсаад байна. Нэг удаа орох байсан оролтыг би 2 орж байгаа, 3 орж байгаа ингээд доошлох болгонд нь дээшлүүлээ дагаал ороод байгаа. Яагаад ийшээд ороод байгаа гэхээр миний эсрэг байгаад энэ миний зөв байх ёстой гэдэг тэр бодолтой л автаад тэрийгэ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад байгаа учраас би ингээд тасалдгүй. Юу гэдэг арилжаа миний эсрэг гэдгийг хэлээд байхад би өөрөө тэрнээсээ зөрчилдөж орж ирсэн учраас тэр үнэн гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрч чадаагүй учраас би энэ дээр алдагдал хүлээсэн л байгаа юм. За тэгэхээр энд нэг юм цагийнхтарч бай. Assertiveness гэдэг зүйл хэд хэдэн зүйл дээр тий ялангуяа энэ хөгжил гэдэг зүйл дээр хамгийн их хэрэгтэй зүйл байгаа. Өөртөө үннээ хэлэх ялангуяа журнал дээр бичиж гаргаж байгаа тийм. Үнэхээр би арилжааг чадж байгаа юу чадахгүй байгаа юу? За чадахгүй байгаа бол үннээ хэлье. Тэгээд юу нь болохгүй байгаа. Би болохгүй байгаа юм уу? Миний сетап болохгүй байгаа юм уу? Аль аль нь бол юутай сетапч болохгүй тохиолдол байгаа, би ч болохгүй байгаа тохиолдол байгаа. Эндээсээ тэгвэл нийлүүлээд юу болохгүй байгаа гэдгээ үннээрээ олоод харчих юм бол энэ ч лист гараад ирчихэж байгаа тийм. За энэ болохгүй байна. Нэгдүгээр лист нь нэг тийм болохгүй байгаа энэ хоёрт би юм болохгүй байгаа энэ гуравт би болохгүй байгаа энэ тав сетап болохгүй байгаа энэ 6-д стоп лосс арай болохгүй байна гэдэг ч юм уу. Энэ жигсаалтуудаа бодитоороо гаргаж авах ганц зам нь бол яг л үннээ хэлгээл байгаа юм тийм. За энийг хэлж чадахгүй бол өөртөө үнэнтэйгээ хүлээн зөвшөөрж эвлэрч чадахгүй бол яах вэ гэхээр эндээс би худлаа өөртөө худлаа хэлээд байгаа учраас яах вэ гэхээр энэ алдагдлаа өөр юм руу чихэж болоод байна. Энэ алдагдлал юунаас болж үүссэн бэ гэх юм бол маркетинг буруу байсан гэдэг ч юм уу тийм. Эсвэл болвол нэг гүрүү надад нэг юм сетап зааж гисэн тэр гүрүүгийн буруу байсан. За мэдээний буруу байсан, энэний буруу байсан. Тэ? Надад ерөөсөө буруу байхгүй, бүх хүний буруу. Эсвэл бол юу гэдэг чи. Өөр юм руу алдагдлыг хүлээн зөвшөөрч чадахгүйгээр хилцсэн учраас эндээс ямар ч сайжрах арга зам олж чадахгүй байгаа. Ягаад гэвэл би алдагдлаа алдаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад байгаа. Худлаа өөртөө худлаа хийсэн учраас тэрийг өөр зүйлд чихээд алдаагаа чихээд үннээ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад байгаа учраас би эндээс сайжрах ямар ч арга замгүй болчихж байгаа юм. Гэхдээ хэрвээ би буцаагаад яг өөртөө үннээ хэлж чадах юм бол эндээс сайжрах арга зам гарч ирэх гээд байна. За энэ сайжрах арга замаа олоод нэгээр нь засаад яваад ах юм бол удахгүй сайжирч эхэлнэ. За би арилжаа хийж чадахгүй байна гэдэг үг нь би арилжааг насаараа хийж чадахгүй гэсэн үг бол биш. Тэгэхээр би арилжааг хийж чадахгүй байна гэдгийг ихний ээлжинд хүлээн зөвшөөрөөд бодитоор арилжаа хийхээ болоод зогсоогоод чи чадахгүй л байгаа юм чинь данс чинь шатцсан өнгөрсөн дээр чамд ямар ч данс тэнцвүүлж исэн эсвэл данс одоо юу гэдэг нь те данс чинь тогтмол ашигтайгаар өсөж исэн тохиолдол байхгүй бол тэрийгэ хүлээн зөвшөөрөөд окей би хүлээн зөвшөөрлөө би демодер хийх юм байна цаашаа үргэлжлүүлээд энэ дээр яг
сайжралтууд хийх ёстой юм байна гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй бол энэ өөрөө хохирлно. Амар олон жилийн одоо юу гэдэг цаг хугацааны хувьд ч хохиролтой байгаад байгаа, санхүүгийн хувьд ч хохиролтой байгаад байгаа, сэтгэл зүйн хувьд тохиролтой байгаад. Сайжралт явагдахгүй байгаа учраас данс чинь шатаалan гадаг л хүлээгээд те. За тэгээд хичнээн би өөр хүн рүү юу гэдэг арилжаад бол арилжаа чи өөртөө л хийдэг. Өөртөө л нүд тулах болж байгаа учраас чи хүн одоо юу гэдэг алтаа чихнүү мэдээнд чихнүү зах зээл чихнүү одоо юу гэдэг аргачлалтаа чихнүү юу руу ч чихсэн гэсэн чи эндээс ерөөсөө сайжралтыг худал гэдэг зүйлээс чи сайжралт гэдэг зүйлийг олж авч чадахгүй. Тэгэхээр үннээ хилээд бичээд энэ дээр сайжрах боломжтой болчих байгаа. Assertiveness гэдэг зүйл. За энд бодлын үнэн гэдэг зүйл байгаа тийм. Дээрээс нь сэтгэл хөдлөлийн үнэн гэдэг зүйл байгаа тийм. Сэтгэл хөдлөл гэдэг зүйлдээ чамд арилжаа хэцүү санагдаж байгаа бол хэцүү байна. Ууртай бол чи ууртай, эсвэл бол айцтай гэдгийг хүлээн зөвшөөрөх гэдэг. Гэхдээ энэ эмошнууд чинь чамд юу гэж хэлж ийн гэдгийг сонсох хэрэгтэй болж таах гэдэг юм. За эмошн болгон өөрсдийн гэсэн юу гэдэг цаана нэг мэдээллийг агуулж идэг. За жишээлбэл уур гэдэг эмошн одоо юу гэдэг boundary гэдэг зүйлийг зөрчсөн те. Чиний хэл хязгаар гэдэг зүйлийг зөрчсөн учраас уур гэдэг зүйл байгаад байгаа. Айдас гэдэг зүйл одоо юу гэдэг чи ямар нэгэн зүйлийг өвдөлтөө сайдаг ч юм уу. Эсвэл чамд атак ирж байгаа учраас чи тэр аюул гэдэг зүйлээс айж байгаа ч юм уу те. За тэгэхээр арилжаан дээр бол хөвчлэн юу гарч ирдэг. Айдас бол нэлээд түгээмэл те. За айдас гэдэг нь өөрөө unknown буюу мэддэхгүй одоо юу гэдэг сетапа чи сайн мэдхгүй бол энэ айдас бол нэлээд түгээмэл байгаа. Дээр нь шунас байгаа. Надад шунас байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж байгаа. Чи лотоо ихтүүлсэн л болвол шунас байсан уу байсан. Оол нь хийсэн болвол чи чамд шунас байсан уу байсан. Тэгээд би заримдаа хүнээс асууж байгаа юм те. Чи оол нь хийчихээ чи айгүй шунастай байна гэхээр үгүй би шунас байхгүй да бити намайг шунастай гэдэг. Тэгээд шунасгүй байсан бол яагаад оол нь хийчихсэн те. Тэгэхээр тэр хүн өөрийнхөө шунастай гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа учраас тэр нэг шунасан цаана үйлдэлээр акшн болоод гараад ирсэн байхад энийгээ өөрөө би шунасгүй намайг бити тийм муухагаар дууд гэж хэлээд гэхдээ шунас нь бол байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж таарах гэдэг юм л. За хэрвээ хүлээн зөвшөөрчих юм бол би юу гэж хэлээд байгаа юм гэхээр окей за би хүн л юм чинь надад бүх төрлийн эмошн байгаа. Айдас байгаа, шунас байгаа, уур байгаа. Одоо юу гэдэг өөр хардалт гэдэг ч юм уу те өөр эмошнууд байгаад байна. За тэгэхээр би энийг хүлээн зөвшөөрөлснөөрөө би яах гээд байгаа юм гэхээр нуухаа болчих. Өөрөөсөө нуухаа болчих. Нуухаа болчихоор яах вэ гэхээр үйлдэл болохгүй байх боломжтой болчихж байгаа. За хэрвээ энийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол энэ чинь өөрөө автоматар далд ухамсараасаа үйлдэл болж гараад байгаа учраас би энийг хянах боломжгүй л байгаа юм. Хүлээн зөвшөөрчих юм бол окей би надад шунас байгаад байгаа юм байна. Тэрийг журнал дээр бичиж болно те. Надад шунас байна. Лото нэмий одоо юу гэдэг лотныхаа хэмжээг нэмий гэж бодсон гэдэг ч юм уу. За эндээсээ за надад энэ шунал гэдэг эмоц өөрөө орж ирээд би энэ дээр ийм үйлдэл хийчихжээ. Тэгээд энд ирээдүйд шуналтайгаа би ажиллах хэрэгтэй юм байна. Эсвэл бол би уур гэдэг эмошноосоо болоод одоо юу гэдэг те зах зээл дээр одоо орж ирээд нэг юунуудаа нэмчихжээ. Баахан арилжаанууд хийчихжээ. Сандраад одоо юу гэдэг уурандаа би нэг хийсэн үйлдэл маань аваачиж очиод энэ нэг баахан оролтууд хийсэн. Тэр нь нийлбэр дүнгээр айгүй их дүнтэй болчихжээ. Тэгээд би уурнаасаа шалтгаалаад энэ зүйл хийсэн юм байна гэдэг бодит үнэнгээ хүлээн зөвшөөрөх байгаа. За тэгэх юм бол чамд чи энэ уур гэдэг сэтгэл хөдлөлтөйгээ ажиллах боломж чинь гараад ирж байна. Тэгэхгүй бол энийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй болохоор би уурнаасаа болж хийсэн. Гэхдээ би хийчихээ би айгүй тэнийг хийсэн юм. Эсвэл бол өөр юм руу нэг алдартлаач гэдэг ч юм уу. Энэ нэг шалтгаануудаа олж чадахгүй байгаа л гэж хэлэх гээд байна. За тэгэхээр энэ дээр сэтгэл хөдлөл гэдэг зүйлийнхаа юу гэж мэдэрч байгаа гэдэг зүйлийг үнэнчээр өөртөө бичих тий журнал дээр ялангуяа би ийм зүйлээс болж алдагдал хүлээсэн ашиг хийсэн бол одоо юу гэдэг за би энэ зүйлээс болж ашиг хийжээ гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар ямар ч нуух зүйлгүйгээр бүгдийг бичээд илэрхийлэх юм бол энэ өөрөө тийм ич хиттэй байх гэдэг юм л та үннээ энэ дээрээ бичдэг байх гэдэг юм л тэгэх юм бол энэ өөрөө юу гэдэг вэхээр биднэрт хөгжих тэгээ сайжрах хаана болоод байгаа хаана болохгүй байгаа юу болохгүй байгаа гэдэг зүйлийг олох ганц боломжийг олгож идэг нэг юм байна шүү. За